Петр Козловын экспедиц говьд сүлдө Элсэнд дарагдсан Эртний хар хотыг нээсний 100 жилийн ой 2008 оны 3 дугаар сарын 19-нд болно. Эндээс шинжлэх ухааны үнэлж баршгүй эрдэнсийг илрүүлсэн юм. Говийн өмнөд хэсгийн Элсэн дунд орхигдсон хар хотын тухай домог Оросын аялагчдын сонирхлыг ямагтад татдаг байсан юм. Николай Пржевальскийн шав Петр Козлов үүнийг ихэд сонирхож байлаа. Тэрээр энэ сүнсэн хотыг илрүүлж нууцын тайлхыг мөрөөддөг байсан юм. Монгол Сичуаны экспедиц 1907 оны 11-р сард Монголыг зорилоо. Хятад Монголын захиргаа Эртний хотын үлдэгдэл байгаа газрыг Оросын аялагчдаас чанд нууж байсан. Торгууд Бэйлийн нутгийн Ван мөн хөдөж Батын дэмжлэгтэйгээр Козловын экспедиц Эзэн голын дохойд орших сүнсэн хотод өгж очжээ. Аялагчид дөрвөлжин хэлбэртэй өндөр хэрэм хамтай тулсан байна. Баруун хэсэгтээ нэг нь бүрэн сүйдсэн хоёр сувраг байлаа. Ханын баруун хэсгээс бусд нь орой хүртлээр Элсэнд дарагдсан байна. Археологчид малтлах хийж эхэллээ. Малталгын эхний өдөр ном, захидал, металл болон цаасан мөнгө, эмэгтэй хүний гоёл чимэглэл, гэр ахуйн хэрэгсэл зэрэг үнцэнтэй эд зүйлсийг илрүүлсэн байна. Энэ бүхнийг Петербургийн газар зүйн нийгэмлэгт илгээжээ. Сүнсэн гот түүхийн ямар үед хамрагдах вэ? Ямар хүмүүс оршин суудаг байсан бэ? Энэ асуулт экспедиц эхнийг амраахгүй байлаа. Удалгүй Петербургээс хариу ирсэн юм. Хар хот нь эрт дээр үед буддийн шашин шүтдэг Сесиард түмний тангад улсын нийслэл байжээ. Хамтран зүтгэгчд нь Козловт шинжлэх ухааны нээлт хийсэнд нь баяр хүргэж байлаа. Козловт малтлах хийхийг зөвшөөрч 1909 оны 5 дугаар сард экспедицийн хар хотод ирж ажиллаа сэргээжээ. Шинэ олдуурын дотор хуурамчаар үйлдсэн хүнийг цаазаар авна гэсэн бичигтэй юан гүрний мөнгө олдсон байна. Цайзаас гадна орших хоёр суврагад судлаачид ихээхэн анхаарал хандуулжээ. Энэ суврагад цайзын ханнаас 4 мод газрын зайд байна. Гарцаагүй шашны нэгэн зүтгэлтэнгээс суугаа чигээр нь занданшуулсан байлаа. Хожимон алдартан хэмээн нэр зөөх болсон энэ суврагаас эрдэмтэд 2000 орчим бот ном, олон тооны буддийн шашны бурхны хөрөг, гар бичмэл, металл болон модон дүрс олсон байна. Хуурай цүлэрхэг уур амьсгалд бүх голдвор сайн хадгалагджээ. Алдартан сургын суурийн төв хэсэгт босоо мод бэхэлж түүнийг тойруулан өндрөөрөө хүнтэй адил 20 орчим баримлыг нүүрийн төв хэсэг рүү харуулan байрлуулжээ. Тэдний урд хэдэн зуугаар нь давхралсан Сисиа бичээс бүхий асар том гар бичмэл байсан гэж. Олон тооны номон дунд Сисиа хэлний толь олдох аз тохиогоогүй байсан бол тангад бичгийг тайлж чадахгүй нууц хിവэрүүлдэх байсан бизээ. Толь бичгийн ачаар эхийн уншжээ. Хар хотын цайзнаас янз бүрийн агуулгатай монгол бичиг баримт олдсон байна. Тухайлбал хятад загвараар бүтээсэн мэрэг төлгийн ном, номын төгсгөлд адууны төрөл бүрийн өвчнийг ангаах эм бэлдэх жорын тухай бичжээ. Хятад хэлтэй монгол малчин ихэд сонирх учраас их элэгдснээс нь үзвэл байн хэрэгэлдэг байсан байж болзошгүй. Мэргийн номонд энэ жорыг оруулжээ. Нэг хэсэгт нь Чингис хааны сургаалаас 14 мөр оруулсан байна. Чингис хааны 1226-аас 1227 оны байлдан дагуулалтын үеэр Сисиа буюу тангадууд Монголын их гүрний бүрэлдэхүүнд орсон гэж академик Козлов хар хотоос олдсон Монголын бичгийн дурсгалын тухай инхүү бичжээ. Зовж зүдэрч байсан ч тус улсын үндэсний соёлын амьдрал унтраагүй болохыг тангадын өргөн хүрээтэй уран зохиол бичиг соёл баталж байна. Хар хотоос олдсон баримт бичигт тодорхой он цаг заагаагүй байгаа ч эдгээр баримтыг тухайн үед монголчуудын хятадд гаргаж байсан цаасан мөнгөтэй хамт олсон учраас энэ түүхэн дурсгалыг монголчуудыг дэлхийг ноёлж байсан үе буюу 1368 онд хамааруулах үндэслэлтэй юм аа.